Өмнөх бичлэгээр Ниро Яванд бид эцэг нэгтэй ахын дүүс гэд дуустдаг. Яван болохоор шууд итгэхгүй. Гэхдээ зүйлтийг нь харж байж нэг юм ойлгодог. Тэгээд өнгөрсөн түүх гарна. Күндүн болон Лунадел хоёр хоорондоо маш их хайртай байсан боловч аргагүй нэрхэнд салсан. Дараа нь Күндүн нэгэн эмэгтэйтэй хүчээр гэрэлсэн. Тэр бол Яваны ээж. Удалгүй дайн эхлэхэд Күндүн дайнд морцсон. Тулааны үеэр Сикниумын шидээр бүтээсэн хоронд хордчихсон. Тэгээд Лунадел Күндүн дээр ирээд энгийн манаагаар эмчлэгдэх боломжгүй хор гэдгийг мэдэнгүүтээ Күндүнаас нууцлаарай гэж Итрамуст хэлээд өөрийн насаар эмчилдэг. Лунадел чи яагаад энд байгаа юм? Чи баруун зүгийг хамгаалах ёстой биз дээ. Миний төлөө ийм хол яах гэж ирсэн юм? Чамгүйгээр би энэ ертөнцид амьдрч чадахгүй юм байна. Күндүн гэртээ ирчгээд Яваны ээжид би худал хуурмагт амьдрмааргүй байна. Лунадел миний хүүхдийг тээж байгаа. Тийм болохоор би явна. Намайг битгий хүлээгээрэй. Зүгээр үхсэн л гэ бодчих. Яванарус эртний Аравка хэлээр сар гэсэн үг гэж хэдэд орхисон. Яваны ээж үлээд л хоцсорч байгаа. Өрхөдөө тэр үеэс хойш хэдэн сарын дараа мөрөөнийг Шай гэд юм өргөмжилсөн. Энийг өмнө хэлхээ мартсан байлээ. Шай гэдэг нь Валенсиа, Нория, Аравка гэд бүгднгийнх нь хаан гэсэн үг. Тэгээд тэд мөрөөнийг цорын ганц эзэн хаанаараа сонгосон. Энэ үеэр бас Лунадел болон Күндүн хоёрын хооронд хүүхэд бие гих цуурхал хүмүүсийн дунд их хурдан тархсан. Мөрөө нь Лунадел дээр ирээд энэ цуурхал үнэн үү? Хэдэн сартай юм? Ойролцоогоор 3 сартай. Чи хүүхдээ нууцлах хэрэгтэй. Энэ хагас эльфхүү Нория болон Аравкад хаан ширээний төлөө тулдаанд орох нь гарцаагүй. Би тэгээ юу хийх ёстой юм? Би эзэн хаан болсон болохоор бүгдийг дайчлах болно. Өөрсдөө ах дүүс гэдгийг мэдсэн Яван чи бол миний ээжийн нүлэмсийн шалтгаан. Чи байгаагүй бод гэснээр дахиад амар авраагаа татдаг. Цонхоор харж байсан сэвтэй захирал эцэст нь залуу ээж нь ангалд унах шив гин. Харин Яван Ниро руу дайрч эхэлнэ. Тарек болон тэрний багийн залуу хоёр таарсан бүх мангас төрхтэй амьтдыг алсан. Ихэнх нь түрэмгийн аашдайч энэ хоёр руу уулан дайраагүй. Ниро Яван хоёрын хувьд би хамгийн сайнаар амьдрахыг хичээсэн. Зүгээр намайг ал ах минь. Намайг битгий тэгж дуудаад бай. Гэхдээ эцэст нь Яван Нирог алж чаддгүй. Тэгсэн сэвтэй захирал яг мөрөөний хэлснээр боллоо шүү гэдээ. За энэ хоёр нэг л холбоотой болоо явцсан ш. Хаан мүү Кадия захиралд бүх зүйл чиний хүснээр болохгүй. Тэр жаалд Күндүний цус байгаа. Тэрэнд баатрын цус байгаа гэж хэлж байсан. Нар жаргахын өмнөх нь шалгалтын оныг зарлахаар болно. Тарек Мая тэг оноо, Терасу 4 оноо, Ниро Яван 5 оноо, Нерия 7 оноогоор эхний байранд учир нь тэр юу ч алаагүй. Үгээр Шай болохоор Нерия тэргүүлж байна гин. Шай гэдгийг тэгээд буруугаар ойлгоод байв. Маргааш өглөө сэвтэй захирал хут үгнүүдээ хэлж байдаг. Та нарын захирал миний бие сурагч та нартаа үргэлж санаа зовдөг. Шаардлага гарвал та нарын төлөө тулдах болно. Энэ шалгалтаар их зүйл сурсан байх гэж найдаж байна. Эзэн мүүгээ сонссон байх та нарыг дараа 7 хоног тулаан руу илгээх болно. Гэхдээ тэрнээс өмнө та нарын сүүлчийн сурагчийн өдрүүдийг хөгжилтэй байлгахын тулд зугаалга болон сэнгүүн бэлдсэн. Бид нөгөөдөр явна. Сэнгүүн зугаалга 2 Аравкад болно. Аантийн дараагийн 5 хоног хамт байх бүжгийн хамтрагчаа олоорой. Оройн хоолны үеэр Яван Нирогийн хажууд сууснаа чамайг Терасутэй дотн байхаа болсон гэж сонслоо. Тийм ээ. Тэгвэл би Терасуг хамтрагчаа болооч гэвэл зүгээр биз дээ те? Зүгээр биз дээ те? Байц надаа бодох хугацаа өг. Тэгснэ Яван шууд босонгуудаа Терасу дээр очиод миний хамтрагч болооч гэд асуучдаг. Мэдээж Терасу зөвшөөрнө. Гинэт Тарек босч ирснэ. Би хожигдохгүй шүү гэд Неря дээр очиод чи миний бүжгийн хамтрагч болох уу гэд асууна. Неряч бас зөвшөөрнө. Тэр хоёроос урам авсан бусад хөвгүүд охтуудыг гууж эхэлнэ. Маргааш нь дээд зэрэглэлийн язгууртнуудад зориулсан тэрэгнүүдээр явна. Мөн 3 өдрийн турш явж 3 өөр газар буудаллан сүүлийн газар руу очсныхаа дараа Аравкагийн нийслэл рүү заваараа явах болно. Бусад хүүхдүүд өөртөө сонгосон хамтрагчтайгаа явж байхад манай Ниро яаж ийм хүртэл шалгалтнуудаа тэнцэж байсан гэмээр залуутай хамт нэг тэргэнд явна. Нерия Тарек хоёр ихээхэн хөвгөлтэй харагдана. Терасу Яван хоёрс бас дажгүй явж байхад Терасу чи захиралтаа юу хийж байсан юм бэ? Бас тэр сонин шид гээд хэлчихдэг. Бас л эвгүй шулуухан гаралдаа. Аав минь маш хүчтэй байсан гэдгийг би олон удаа сонссон. Агуу баатруудын нэгнийх нь өрөөдөн болохоор тэдэнтэй бага наснаасаа харьцуулагдаж ирсэн. Катия захирал надад алдагдсан хүчийг минь заана гэсэн. Хаан мөрөнч гэсэн надад ижилхэн зүйл хэлсэн. Гэхдээ тэрний цохиролцоо арай дээр байсан. Чи тэгээд оронд нь юу өгсөн юм? Өөрийн цуснаасаа. Гэхдээ тэр надад Сикниумын хүчнээс өгсөн.
Миний зорилго аавыгаа Сикнүмээс аврах. Гэтэл би яаж энэ хүчээр аавыгаа аврах юм? Аль хэдийн миний тал хүч манаа Сикнүмийн нэг хэсэг болсон. Тэр надад энэ хүчнээс жоохон хэсгийг ашигла. Бас тэнцвэртэй байдлын талаар нэг юм яриад байсан. Яг л дайснууд ба дайн, ан ба анчид. Тэгээд эхний зогсоол Фолек хотгонд ирнэ. Тэр үеэр хамтрагчаа сонгож чадаагүй Нерод нэг л сонирн мэдрэмж төрөөд юу ч гэсэн эндээ хоноод таашаа явсаар байгаад Арукад ирдэг. Ирсэн оройн шууд цэнгүүн болно. Нерод дээрээс нь нэг ганга хослол ирнэ. Тэрийгэ өмсөд цэнгүүнд ороод Вино маягийн юм уудаг. Мэдээж боол байсан хүүд юу гээл Вино архит энэ тэр олдох уу? Заваа санагдах нь тодорхой. Тэгсэн хэд хэдэн зөвлөлийн гишүүд ирснээ чи анх удаа архиуж байгаа байх нэ. Тийм ээ. Офицер таны хийсэн зүйлсийг би сонссон. Арукагийн доод төвшний тамхины зөвлөлийн гишүүн би таны арьсыг хараад нэр хүндтэй гэр бүлээс ирсэн гэж бодож байна. Та өөрийнхөө гэр бүлийн нэрийг хэлээж гихт нэг далдаасан гар орж ирээд тэр бол боол гэж хэлчихдэг. Тэрийг нь сонссон мань хоёр ажилдаа гиснээ явааш. Гинэт Эван хажуунаас нь гарч ирснээ юу хийгээд байгаа юм? Цагийг хөвгөлтөө өнгөрөөтөө бяцхан дүүмэн гэдэг. Саяхан л алчих гэсэн гаралтай агуулна ч. Тэгж хэлэнгүүтээ террасуудаа очиж бүжиглэн. Тарек Неро хоёрч бас ганган дээрээ тавьсан бүжиглэхэд Неро урдан байсан шилтэй алкохолыг зажлахгүй зайлгна гэшээ. Өнөөр багш ногоон багштай бүжиглэж байхдаа нэг юм санах шиг болоод шууд ногоон багшийг шидснээ би 0 орлоо гэд явна. Дараа нь өнөөр багш сэвтэй захирлыг хин нэгэнтэй юм ярьж байгааг олж хардаг. Даан ширээг нь сонсохын тулд ойрцон чинь нэг мөчөр дээр гიშгээд яг баригдах төгтөг. Дотор Неро бүр согтоод галзуурч байхад нь Эван Нерог өргөөд өрөөнд нь оруулахаар авч явна. Маргааш өглөө шарцсан амьтны сэрээд өчтөр болсон зүйлийг санах гэж оролдоход л толгоо нь өвдөж байгаа юм чинь. Тэгээд хажуу тийшээ харсан чинь 1-7 хоногийн дараа дэд захирлын өрөөнд өнөөр багш нэг цаасан дээр бичигдсэн нэрсийг сольж байдаг. Багш хүүхдүүдийг цуглуулад Сикнүмийн найрам дэлхийд даяар тархсан байгаа. Захирал аль хэдийн урд игнээ рүү явсан. 8 хүнтэй 2 багт хуваагдаж Арука болон Нориа руу явна. Энэ та нарын 5 дахь шалгалт шүү гин. 2 багт хуваагдсны дараа Тарект өнөөр багш одооноос хиндэж битгий хийдэг. Өөртөөхөө хүчээр л өөртөөгөө хамгаалаарэ. Надад хангалттай их хүч алга гэд учир бүтүүлэггүй хэлээд алга болно. 2 өөр багт хуваагдсан найзууд хоорондоо салхиос хийдэг. Тэгээд өнөөр багшаар өдөрдүүлсэн баг отолтонд орсон хүмүүс дээр ирнэ. Лорд хаан байна. Төвд хамгаалалтын тусламжтай түүнийг аюулгүй байлгаж байгаа гэсэн хэдий ч бүсэлтэнд байгаа болохоор зүхтах боломжгүй хүнд байдалд байгаа. Бидний тоо болон дайсны тоо. Бидэнд 150 орчим цэрэг 400 орчим нэмэлт хүч байгаа. Харин дайсан нийтдээ 700 орчим бас тэр илүү ашигтай байрлалд байгаа. Тэгээд цэргүүдээ 4 хэсэгт хуваадаг. Эхний салаа Неро болон Нерия, хоёр дахь салаа Эван болон Терасу гэх мэтчилэн хуваадаг. Неро өөрийн цэргүүддээ урам зориг өгөх үгсийг хэлнэ. Жинхэнэ дайсан гарч ирсэн болохоор өөрийгөө нээж хүч чадлаа бусдыг хамгаалахын тулд ашигла. Улс орноо хамгаалахын тулд өөрт байгаа бүхнээ зориул. Ариун гэгэнт нь Лугардын нүрүүд минь жинхэнэ хүч чадлыг харуулъя. Ирээдүйн алдрын төлөө. Дайралт хийхээ өмнөх нь өөрийнх газар 500 боол 100 магасын дайралтанд өртөж байгаа. Гэхдээ тэднийг аврахын тулд хэнийг ч явуулахгүй. Неро яагаад тэдэн рүү хүмүүс явуулахгүй байгаа юм бэ гэхэд өнөөр багш дайсны жинхэнэ хүч манаа ноёныг бүсэлчихсэн байгаа. Бид бүх хүнээ явуулсан ч хүндэтгэн тулаан болно. Гэхдээ 100 хүн бүсэлтэнд байгаа ч 500 бол яг одоо дайралтанд өртөж байгаа. Би чамайг ойлгож байна. Энэ газар их үржил шимтэй. Хэрэг бид ноёныг аврах юм бол олон мянган цэргүүдэд хангамж өгөх боломжтой болно. Гэсэн хэдий ч хэрэг бид боолуудыг аврах юм бол бидний олж авах зүйл бол 500 хүний л хүч. Тиймээс энэ бол тушаал. Зөрчих юм бол сахилга алдсанд тооцоо шүү. Харин нөгөө яриад байсан ноён нь хүнд байдалд орчихсон нэмэлт хүч хаан байна гэж орилдог. Тэрний туслах нь жаахан хүлээгээрээ ноёнтоо утгагүй нэмэлт хүч ирэх болно. Бид үүнээс өмнө үхэх нь Кара хаашаа явсан бэ? Кара л тэднийг зогсоож чадна. Тэр 10 хоногийн өмнө боолуудыг аврахаар явсан. Уцаад байгаа юм бэ? Нөгөө боолуудыг Кара гих энэ Санвартын охин 7 хоног шахуу тасралтгүй хаалт тавьж хамгаалсан. Хамгаалтын гадна талд нэг улаан чөтгөр Лугардын хүч үнэхээр ариун юм. Тэр муу Санвартнаас болоод бид цааш ахиж чадахгүй бололтой. Тэгсэн хажуу талаас нь нэг нохоо түн шиг хин нэг нь ийм газар байна гэж огт төсөөлсөнгүй. Хэрэг бидэнд Сикнүмийн нэг тахилж байсан бол бид тэр хамгаалтыг амархан тавах байсан. Тийм ээ. Гэвч тэд бүгд чухал даалгавартай байгаа. Энэ хаалт би болсноос хэдэн хоног өнгөрөв? 7 хоног. Тэгвэл хүчээ алдсан байх. Очоод шалгаадах. Хурдал. Анх байсаасаа суларч гэд эргэж харангуйтаа бүхнээрээ дайр гэдэг. Гадан байсан чөтгөрөөд гарт таарсан болгоноо шидэж улам хүнд байдалд оруулдаг. Нэг цэрэг нь Кара дээр ирээд
Эксканумын найрам ирж байна гэж баярлахад Кара нөхцөл байдлыг бодоод тэд ирэхгүй. Тэд миний аавыг аврахаар л очино. Хэрв тэд ирвэл аавыг минь аварсны дараа л ирнэ. Би төвчих хэрэгтэй. Удаан тэсгэн гэж бодохгүй байна. Энэ зуур улаан мангас өөрийн биеэр хаалт руу дайрч эхэлдэг. Энэ танил ч юм уу? Улаан чөтгөр хаалтыг хэвтлэхэд Кара энэ төгсгөлөө бүх амьдрал тэгш хэрэгтэй гэж бидэнд заагаагүй гэж үү гэд унахад улаан мангас Лугардын сургаал бол худлаа. Залуу Санвартан чи удахгүй өөхөх болохоор жинхэнэ сургаалыг бодож үзэх хэрэгтэй гэхэд мангасуудын нараас ямар нэгэн зүйл дайрдаг. Мэдээж тэр бол Неро бас Неря болон бусад цэргүүд. Неря Неро хоёрын чадварыг харсан цэргүүд нь улмал огшоо дайрна. Харин өнгөр багш Неро өөрийн салааг аваад болоодыг аврахаар явсныг энэ тушаал зөрчилт чинь чиний өнөө хүртэл барьсан бүх зүйлийг алдахад хүргэнэ гэж боддог. Караг сэрэхэд Неро улаан мангастай тулалдаж байдаг. Чи хингээс новшно вэ? Лугардын арслан. Чи бол зүгээр намхан новш. Ноёны Нико аав дээрээ нэмэлтгүй ирлээ. Гэхдээ тэд дайсны тал хүчээс ч бага харагдаж байна. Бид ядаж Эксканумын цэргүүд гэдэгт нь баярлах хэрэгтэй. Тэдэнд хурдан намайг авар гэж хэлээдэх. Энэ үеэр үүдэн дээр нь дайсны мангасууд овоорцсон орох гээд хаалгыг нь цохиж байдаг. Ноёныг аврахын тулд бүх мангасыг алах хэрэгтэй гэж шууд дайрна. Бас ноёны өргөөрөө чи ямар бат бөх хан босгоо вэ гэд бусдаасаа өөр эвгүй царайтай мангас орж ирнэ. Нөгөө талд Неро улаан мангас боолгуулчихсан өөрийн сэлмээ цээж рүү зоосон ч сэлм нь бусч гарахгүй байхад амдаа нэг шившлэг хэлээд амжилттай устгасны дараа Кара хурж ирээд үнэхээр их баярлаа баатар минь. Гэхдээ энэ хүмүүс тулалдаж чадахгүй гэхэд нь Неро тэдэнд тэдгээр хүмүүсийг харж байна уу? Тэд та нарыг хамгаалахын тулд амиа дэнчин тавьж байна. Баярлаа. Үгүй ээ, хэр удаан та нар өөр бусдаар хамгаалуулах гэв? Дахиад хэр удаан бусдад баярлаа гэж хэлэх юм. Би ч бас боол байсан. Энэ сэлмээ барих эрхтэй болохын тулд Деважин тамыг туулсан. Ингэж л би та нарын амийг аварсан. Дэвсгүүдээ өргөцгөө. Бидэнд энэ ертөнцийг хамгаалах хүч байгаа. Ноёны самхах руу очсон манай хэд хичнээн сайн тулалддаг байсан ч дайсны тоо хэтэрхий олон. Тийм болохоор бүслэлтэнд ороод баларч байхад нь Неро болон түүний зэргүүд ирнэ. Профессор гэд очсон урдаас нь 5 салаа боо бомсуулаад чи тушаал зөрчсөн. Ингээд дуусна гэж битгий бодоорой. Өнөр багш Неро Еван хоёрт алга болох шившлэг хийж өгөөд энэ 5 минут л болно шүү. Бас Кара хүн болгонд Лугардын нивэлээс өгдөг. Энэний ачаар энгийн боолоод хүртэл мангасуудын эсрэг тулалдах боломжтой болно. Неро Еван хоёрыг ноёны өргөөрөө ороход нөгөө мангас ноёныг боочихсон та хоёр хоцорлоо гэснээр шууд Еван Неро хоёрыг барьж аваад та нарын өчүүхэн хүч надад нөлөөлөхгүй. Надад Секнумын хүч чадлын 73 орчим хувь нь надаар урсаж байгаа. Гэхэд Еван зүүмэлснаа өөрийн шидээр дайрдаг. Би чамд хэлээ бидтэй. Наа чи нөлөөлөхгүй. Гэхдээ Еван Секнумын хүч байгаа болохоор тэрнийг ялдаг. Гадна талд Кара шархсан хүн болгоныг имчилсээр байгаад манаагүй болоход нэрээ та яаж ингэвэ гингүүтээ бодол дотроо би тэдэнд тусалмаар байна. Хэнийг ч битгий гэмтээсэ гэж би хүсэж байна гэснээр багш нарч бас өөрсдийн намлаж авсан ахмадуудыг ялж чаддаг. Кара Мэри энтгийн шинэ хадагтай боллоо. Тэрний тавьсан эхний тушаал болоодод зэвсэг барьж тэднийг сургах боломжийг олгоно. Бас цэрэгт эсхийг зөвшөөрнө. Эргэж хараад Неро Нерия хоёрт баярлснаа илэрхийлдэг. Өнөр багш хүчтэй нэгэн боол хүн бүрийг өөрийнхөө сөхрүүлж чаддаг байв. Бас өөр нэг хүчтэй боол байжээ гэж бодоод нэгдүгээр үлрэл дуустдаг. Неро өнөөдрийг давж чадсан ч дараа нь ямар аимшигтай мангасуудтай таарах бол энэ бүхнийг үцгийг хүсвэл